Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Манай Арангаан аймгийн насан туршийн суралцгын төвөөс суралцгын соёл подкастыг зохион байгуулж байна. За энэ удаагийн подкастыг мэргэжил сонголт бидний ирээдүйд 7 хоногийн аяны хүрээнд Job Center дээрээс хүргэж байна. Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байна уу? За бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Наранзай гэдэг. За Арангаа Job Center-ийн ажил мэргэжлийн чигээр зөвлөхөөр ажилладаг байгаа. Job Center төсөл маань олон улсын жишгт нийцсэн үйлчилгээг одоо нэвтрүүлэх зорилготой байгаа. За энэний өрөөнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлэх. За манай төв нь ажил мэргэжлийн чиглэмжээ олгох, ажил зуучлах, за бүртгэл мэдээллийн үйлчилгээг үзүүлнэ. За ажил зуучлах чиглэлээр бол бид нар төлөвлөгөө гаргаад, за төлөвлөгөөн дээр тухайн хүн маань ажиллаад яг өөрийнхөө суд талыг олоод тэн дээрээ ажиллаад ажил олгогч дээр очиход анхан шатн дээр ярьцлаган дээр тэнцэх CV анкетанд зөв бүглэх энэ болгон дээр зөвлөгөө мэдээлэл өгөөд Job Center-ийн хувьд бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бол хамгийн анхан шатны одоо хөдөлмөр эрхлэлтийн тулгуур одоо үндсэн шалтгаан байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маань мэргэжлийн зөв сонгоод ажилгүйдлийн төвшин гэж яригддаг. Ажилгүйдлийн төвшин багасах үндсэн шалтгаан нь бол мэргэжлийн зөв сонгох. За мэргэжил сонголтод нөлөөлж байгаа бас хэд хэдэн аргууд байгаа даа тийм ээ. Алдаанууд. За тэгэхээр энэ алдаанууд дээр ихээр ер нь эцэг эхтэйгээ нөгөө эцэг шахалтууд бас байгаа даа. Тэгэхээр эцэг эхчүүд заавалчгүй нэг өөрийнхөө сураагүй мэргэжлэр сурах гэж хүсэж мөрөөжсэн мэргэжлэрээ сургах. За мэргэжлээ мэдээж буруу сонгосноос үүдээд нөгөө мэргэжлэрээ сур төгсөөд хөдөлмөрийн зах зээл дээр гарахаас өмнө бид нар чинь нөгөө санхүүгийн хувьд маш том эрсдэл үүсэж байгаа. Тухайн өөрийнхөө айл дээр минь 4 жилийн сургалтын төлбөр төлдөг байр, хоол, унааны бүх зардлууд гараад тухайн хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр ажил эрхлэхгүй л яах. Гэтэл мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд студенттэй сур төгсөөд шууд хөдөлмөрийн зах зээлд гарч ийн. Харин мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөө төгсөөд ихтэй сургалт тухайн мэргэжлийн дээшлүүлж бас ажиллах сурч хөгжиж боломж байна. Бас богино хугацааны багц жилийн 45 хоногийн ч юм уу бас курсууд байдаг. Тэгэхээр нөгөө өөрийнхөө чадамжид боломжтой тохирсон мэргэжлээ өөрийнхөө хайж олдсон мэргэжлэрээ сурч хөгжих нь одооны үед бол заавал хүн болгон дээд боловсрол эзэмших албагүй байна. Тийм. Заавалчгүй дээд боловсрол эзэмшээд нөгөө оффист ажиллах гэдэг юм тийхгүйгээр хүн болго өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой байна. Тэгэхээр өөрийг энэ мэргэжил сонголтын чиглэлээр бол одоо 2013 оноос хойш маш их ажлууд хийгдсэн байна. Одоо подкаст, хичээлүүд их байна. Тэгэхээр энийг үзээд хүүхдүүд мэргэжлийн зөв сонгоод аймаг орон нутагт хэрэгтэй мэргэжлээрээ сурч төгсөөд ирээд аймаг орон нутгаа хөгжүүлэх нь бүрэн боломж байна. Тэгэхээр залуучууд маань одооноос ерөнхий боловсролын сургуулиуд эцэг эхчүүд маань ч гэсэн энэ дээр анхаараа зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлээд ийм байгууллагууд бас ажиллаж байгаа учраас энэ байгууллагууд дээр заавалчгүй хүүхдээ явуулах бас эцэг эхтэйгээ хамт ирээд зөвлөгөө аваад харилцан ярилцаад хүүхдтэйгээ ойлголцоод явах бүрэн боломж бас байна. Тэгэхээр миний үед бол шинэ эцэг эхтэйгээ ярилцахаас илүү бид нөгөө тухайн үед нэг хичээлийнхаа хуваарьд өөрсдийнхөө сонирхлоор гэхээр илүү олон мэргэжил мэдхгүй учраас шууд очиод нэг сонголт хийчихдэг гэсэн шалгалт өгсөн оноогоор. Тэгэхээр одоо бол хүүхдүүд алсын хараатай болсон, мэдлэг мэдээлэл өндөр болсон учраас зөв мэргэжлээ сонгохын тулд хаана амьдрахаа гэхээс л эхэлж байгаа. Сургуулаа сонгож ийн, мэргэжлээ сонгож ийн, хаана амьдрахаа сонгож ийн, их сургуулаа сонгож ийн, амьдрах орчноо хүртэл сонгож ийн. Тэгэхээр мэргэжил сонголт гэдэг чинь бол амьдралын хамгийн чухал алхам. Тэгэхээр энэ сонголтуудаа зөв хийгдэн бол төрийн, хувийн маш олон байгууллагууд ингэж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр энэ байгууллагуудаас та бүхэн бас очиод зөвлөгөө аваарай л гэж хүсэхээр байна. За хүүхдүүд маань бол мэргэжил сонгох дээр болоод одоо мэргэжлээ зөв сонгол ямар сайн одоо үр дүнд хүрэх үү? Мэргэжлээ бас буруу сонгол ямар алдаа эрсдэл үүсгүй гэдэг талаар та бас тодорхой ярьлаа. За Арангаан үйл ажиллагаа явуулж байгаа Job Center дээр сурагчид маань ирээд мэргэжил сонголтын талаар зөвлөгөө авч өгөх болох уу? Нэр нь тий одоо бидний гол үндсэн үйлчлэгээ үзүүлэх бүлэг маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Энэ хүүхдүүдэд бид нар зөв зөвлөгөө өгөөд зөв чиглүүлэг өгөөд сонголтоо тэр хүүхдүүд маань өөрсдөө юм шүү дээ. Тэгэхээр сонгох замын зөв болгоход нь чиглүүлээд өгөх бидний үндсэн үүрэг байна. За Job Center төв маань хаана байрлаж байгаа бэ?
За хэдүүний бүтээгдэхүүнтэй ажиллаж байна. За бас хүүхдүүдийг та хурж ирэхийг бас уриалсан төгөл сайхан үг хэлээж байна. За Job Center төв маань болохоор биеийн тамирын спортын газрын нэг давхар үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгэхээр энэ байршил нь болохоор нөгөө хойсноор бол биеийн тамир хороо гэж ярьдаг ч хорооны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ биеийн тамирын спорт энэ завшааныг бас тайлбарлаад биеийн тамирын спортын газрын хамт олонд бас баярлан талархснаа илэрхийлье. Бид нарыг бас энэ үйл ажиллагаагаа явуулахад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлээ, байраар хангаад ингээд орон нутгийн төрийн болон хувийн хөгжлийн орон нутгийн байгууллагууд маань энэ төвийг дурсалтын төслөө хэрэгжүүлэхэд маань бас дэмжлэг үзүүлээд ингээ өнөөдөр энэ манай төв дээр ярилцлага авч байгаад бас гүн талархав штэ. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн ингээ биеийн тамирын спортын газар дээр ирээд зөвлөгөө мэдээлэл аваад бас тэ спортоор хичээлгээ хажуугаар өөрийнхөө бас цаг зав гаргаарай гэж уриалгаар байна. За та бүхэнд маш их баярлалаа. За өнөөдөр бид тэгэхэд Job Center дээрээс за хөдөлмөрийн зах зээл, ажилч уучлал дээрээс нь хамгийн чухал одоо мэргэжил сонголт бидний ирээдүйн аяныхаа хүрээнд мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл яриаг хүргэлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа. За баярлалаа. За